Amen. Thank you for that beautiful song. За орой минь хүргэе. Гайхалтай энэ сайхан тусгай дуунд бас талархал илэрхийлье. It is part of a last day message for God's people on this earth. Тэр энэ дэлхий дээр амьдарч байгаа Бурхны хүмүүс, Бурханд хариалагдсан хүмүүс зориулсан дэлхийн хамгийн сүүлчийн мэдээ анхааруулга юм. Let's read in Revelation 14:7. We've read it before. Let's read it again, see what it says. Бид бүхэн Илчил номын 14-р бүлгийг бол өмнө уншижсэн. Гэхдээ өнөөдөр дахиад нэг уншия гэж. Бурханаас эмээх түн түүнд алдрыг өрг. Яагаад гэвэл түүний шүүх цаг ирж гээд байна. And then the next part. Тэгэл үргэлжлээд тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундрагуудыг бүтээсэн түүнд мөрөгцгөө гэлээ. So in this age of confusing ideas like evolution, God gives an answer. Дэлхийн түгийг харах юм бол энэ дэлхий дээрийг хувьслын онол гэдэг энэ онол гарч ирж маш олон хүмүүсийг төөрөгдүүлэх тэр үед Бурхан яг энэ мэдээгээ өгсөн байгаа. He calls everyone to worship him. Энэ мэдээ нь ямар мэдээ байсан бэхээр бүх хүн төрлөختнийг, бүх бүтээлүүдийг бүтээгч эзэн дээрээ ирж түүнд мөргөх ийм дуудлага байсан. Because he is the creator. Яагаад гэвэл тэр өөрөө бүтээгч Бурхан нь. Now this is not just a message for just a few people here in the auditorium. Тэгэхээр энэ мэдээ бол магадгүй зөвхөн энд байгаа энэ хэдэн хүмүүс зориулсан ийм мэдээ биш. Just one religious group. Эсвэл аль нэг шашны нэг бүлгэмд зориулсан мэдээ биш. It's a message for everyone. Энэ мэдээ хүн бүрт зориулсан мэдээ юм аа. Because God created human beings. Яагаад гэвэл хүн бүрийг бүтээсэн бүтээгч нь Бурхан өөрөө. So God's final call to this earth. Тэгэхээр үүнийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр энэ дэлхий дээрх Бурханы сүүлчийн дуудлага гэж нэрлэдэг. Is a call to worship God. Бүтээгч Бурхандаа мөргөх дуудлага гэж нэрлэж. Because he's the creator. Яагаад гэвэл тэр өөрөө бүтээгч учраас. So how do we worship the God who created the heavens and the earth? Тэнгэр газрыг бүтээсэн тэрхүү бүтээгч Бурханд бид яг яаж мөргөх юм болоо тэгвэл? How does he remind us about his creative power? Бурхан биднийг бүтээсэн гэдэг тэр баталгаагаа, тэр хүч чадлаа бидэнд юугаар дамжуулж сануулж идэв юм бол? At the time of creation, did he leave anything that would remind us about his creatorship? Бурхан хүн төрлөختөнд энэ дэлхийг бүтээж байхдаа тэрээр өөрөө бүтээгч Бурхан гэдгээ таниулах, мэдэгдэх ийм нотлогоог, ийм тэмдгийг бидэнд үлдээсэн юм болов? Now the book of Revelation that we've been studying in is the book of endings. It's the last book. Илчил номыг хэлсэн те Библийн хамгийн сүүлчийн ном. Тэр дундаа энэ ном бол дэлхийн сүүлийн үеийнхэнд хандсан ном байгаа. We can only understand the book of the ending if we understand the book of the beginning. Дэлхийн сүүлийн үед хандсан номыг ойлгохын тулд энэ дэлхийн үүсэл гарлын тухай номыг ойлгож иж бүрэн дүрэн дэлхийн төгсгөлийн талаарх мэдээг ойлгож чадна. So let's study the events of creation. Тэгэхээр бүгдээрээ энэ дэлхий бүтээгдэж байсан тэр цаг мөч рүү хамтдаа аялцгаая. Now to some people this may come as a surprise. Зарим хүмүүст магадгүй энэ мэдээ тийм одоо те гинтийн үнэхээр бодоогүй төсөөлөөгүй мэдээ гэж магадгүй. Because they've been taught in school, well, you know, you came from a little tiny molecule, you developed into this, into that, and finally human beings came from monkeys and apes and gorillas. Яагаад гэвэл одоо бидний үр хүүхдүүдэд сургуульд нь юу гэж зааж байгаа гэхээр хүн бол нэг стим молекулаас анх үүссэн юм аа. Тэгэл тэр нь хувьсаж явсаар хагаал мөсгөгч болоод тэгэл хөхтэй амтан болоод тэгээ сүүлдээ сармагчин болоод тэгээ яг үндэ чи явж гориллогоос үүссэн гэл ингээд багш нар зааж байгаа. No. Үгүй, тийм биш. That's not what the Bible says. Библи бол үүнийг дэмждэггүй. Библи ингэж хэлдэггүй. So what is the book of beginnings called Genesis? What does it say God did? Бурхны энэ дэлхийг бүтээсэн тэр түүхийг тэмдэглэж үлдээсэн Эхлэл номон дээр бүтээлийн талаар юу гэж хэлсэн байт юм бол? It says that our creator spoke and it happened. Бүтээгч Бурхан айлтгад буюу үгээ хэлэхэд тэр нь бий болсон байна. God produced light and atmosphere. Тэгэл Бурхан ихэнд гэрэл бий болгоё. Тэгэл агаар мандлыг бүтээгээл
Бурхан бүтээж эхэлсэн. Үгээрээ. All he did was speak and it happened. Зүгээр бурхан үгээ хэлсэн, амаа нэгэд үг хэлсэн. Тэгэл тэр нь шууд одоо бүтээгдсэн байна. That's because he is God. Яг тэгвэл тэр бурхан учраас шүү дээ. If I want to build something, I have to get busy and get my tools and do something. Хэрэв би одоо байшин барьлаа гэж бодсон бол миний хувьд надад багаж хэрэгтэй. Тэгээд би өөртөө завгүй ажиллана. Ямар нэгэн байдлаар тэгэл одоо суурьас нэглээд эхлүүлнэ. But God spoke and it was done. Харин бурханы хувьд тэрээр зүгээр л үгээ хэлдэг. Тэгэл тэр нь бий болдог. Every day he added something new for 6 days. Ингээд 6 өдрийн дотор бурхан өдөр бүр янз бүрийн юмыг шинээр бүтээсээр хагаад ингээд энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн. Now if God wanted to do it in one day, he could have done it in 1 second if he wanted. Хэрэв бурхан хүсэх юм бол магадгүй 1 секундэд бүгдийг бүтээх хүч чадалтай шүү дээ. But he had some reasons, obviously, and even some we don't know, to do it over 6 days, and then something happened on the 7th day. Гэхдээ бурхан маш онцгой төлөвлөгөө байсан. Хэдийгээр бид бүхэн тэр төлөвлөгөөг нь бүрэн дүрэн тайлж мэдэхгүй ч гэсэн бурхан 6 өдрийн дотор энэ дэлхийг бүтээх төлөвлөгөө гаргасан байна. So every day he added something new and he said, it is good. Тэгээ бурхан өдөр бүр бүтээж исэн тэр зүйлсээ хараад тэгээд энэ нь үнэхээр сайхан юм аа гэж хэлж ирсэн. And he said the following. Тэгээд ингэж хэлсэн байна. You can read it, Pastor. Ихэд номын 1:26-27 дээр. Тэгээд бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж бурханы дүр төрхөөр эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээв. Human beings could have received no greater honor. Хүн төрлөختөн үүнээс илүү агуу хүндлэл эрх ямбыг эдлэх боломж байна гэж юу? Бурханы дүр төрхөөр шүү дээ. God showed the greatest love towards human beings. Тэгээ бурхан энэ боломжийг хүнд олгосноор өөрийнхөө агуу хайрыг хүн төрлөختөнд харуулсан байна. The object of his supreme love, the people who were created. Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүнийг хараад түүнээс юг мэдэрч болохоор бурханы тэр юр босын хайрыг мэдэрч байна. We were created in God's image. Тэгээ бид бүхэн энэ дагуу хүн нэг бүр бүгдээрээ бурханы дүр төрхөөр бүтээгдсэн бүтээлүүд юм шүү. That doesn't mean we're God. Тэгэхээр бид бурхан гэсэн үг үү? No, it means that we were created to think and to make choices and to act out of a processing in our minds. Тэгэхээр энэ юу илэрхийлж байгаа нөхөр бид бурхан гэсэн үг биш. Харин бид бодож, тунгааж, сонголт хийж өөрийн цэвэр ухамсараар аливаа зүйлийг шинжилэн дүгнээд ингээд эрүүл сонголт хийх ийм чадамжтайгаар бүтээгдсэн гэсэн үг. So Sunday is the first day. Ингээд нэм гарыг бол эхний өдөр нь байсан. Monday, Tuesday, Wednesday, Thursday, Friday. The 6th day was Friday. Ингээд даваа мигмар лавг пүрв баасан гарыг гээд баасан гарыг бол бүтээлийн он тооллоор бол 6 дахь өдөр байсан байна. And after that, what does the Bible say? Ингээд үүний дараа Библиэлд юу гэж хэлсэн бэ гэхээр Verse 1 of chapter 2. 2 дугаар бүлгийн 1-р ишлэлдэр ийхүү тэнгэр газар бүх юмс бүрэлдэн тогтжээ гэсэн байна. So things were finished. Бурхан бүх хийж бүтээсэн зүйлээ дуусгасан байна. You see, creation was a beautiful act of God. Аливаа зүйлийг бүтээнэ гэдэг бол Бурханы зан чанарын хувьд гайхалтай бас нэг илэрхийлэл юм. But it was not over on the 6th day. Гэхдээ 6 өдөр болоод энэ нь дуусчаагүй. Verses 2 and 3 of chapter 2 tell us what happened. Эхлээд номын 2-оос 3 дугаар ишлэлдэр цааш нь юу болсон талаар хэлсэн байгаа. 7 дахь өдөр болоход Бурхан өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж, And then the next one. хийж бүтээсэн ажил нь дууссан учраас 7 дахь өдөртөө тэрээр амарчээ гэсэн байна. So God rested on the 7th day. Тэгэд Бурхан 7 дахь өдөртөө амарсан гэж хэлж байгаа. Now, do you think God was tired? Тэгээ та энэ үүнийг уншаад Бурхан ядарсан гэж бодож байна уу? No, God never gets tired. Тэгээд Бурхан бол хизээч ядарахгүй. God is the source of all energy. Бурхан бол ерөөсөө бидний төсөөлж мэдэж болох бүх энергийн тэр их үүсвэр нь. He's all powerful. Тэрээр бүгдээс хүчтэй хүчрэг нэг. But he rested on the 7th day because he was so pleased and happy with what he had accomplished. Тэр Бурхан амарсан гэдэг энэ утга санаа юу илэрхийлдэг вэ гэхээр Бурхан хийж бүтээсэн зүйлээ хараад үнэхээр сэтгэл дүүрэн, сэтгэл ханамжтай байсан гэдгийг илэрхийлж байна. Then he did something very important. Яг үүний дараа Бурхан маш чухал зүйлийг тэрээр өөрөө хийсэн. This text in verses 2 and 3 it says, Then God blessed the 7th day and
sanctified it. Бурхан 7 дахь өдрийг өрөөж ариун болговоо гэсэн байна. Because in it he rested from all his work which God had created and made. Учир нь Бурхан өөрийн хийж бүтээж байсан бүх ажлаа дуусгаж энэ өдөр амарсан билээ. So it's very important you remember something. He blessed it and sanctified it. Бурхан энэ 7 дахь өдрийг өрөөгөөд тэгээд ариун болгосон гэж хэлж байна. He didn't do that for any of the other 6 days. Өмнөх 6 өдөрт Бурхан хизээч ийм үйлдэл хийгээгүй. All the other days were good. Мэдээж өмнөх бүтээлийн 6 өдөр бол Бурхан сайхан байна л гэж хэлж ирсэн. But the 7th day he blessed it and sanctified, made it special. Харин зөвхөн 7 дахь өдрийг Бурхан өрөөж ажиллаад тэгээд тэр өдрийг зөвхөн 7 дахь өдрийг Бурхан ариун болгосон байна. The 7th day was given to us to help us remember where we came from. 7 дахь өдрийн энэ өдөр биднийг хаанаас бий болсон? Бидний гарал угсаа, бидний үүсэл гарлыг бидэнд сануулдаг ийм чухал өдөр юм аа. So let's go over the reasons why the 7th day, Saturday or the Sabbath is so special. Бүгдээрээ энэ 7 дахь өдөр гэж нэрлэдэг байгаа. Энэ өдөр нь яагаад тийм онцгой юм бэ гэдгийг маш товчхон нэг дүгнэлт хий. Number 1, God blessed it. Эхнийх нь Бурхан айдсалсан энэ өдрийг. Number 2, sanctified it. Тэгээ тэр өдрийг Бурхан ариусгасан. Number 3, rested on it. Тэгээ Бурхан энэ өдрөө амарсан. So he set the 7th day apart from other days. Бурхан энэ 7 дахь өдрийг бусад өдрүүдээс тусгаарлаж онцгойлсон байгаа. To always remind us every 7 days of our roots, where we came from. Тэгэхээр яг энэ 7 дахь өдөр ирэхээр л хүн төрлөختөн юуг санаж ёстой гэхээр бид хаанаас ирсэн бэлээ? Бид хинээр бүтээгдсэн бэлээ? Бид хаанаас бий болсон бэ гэдгээ санаж дурсаж явах ёстой. Now the word sanctified is connected also with the marriage ceremony. За, ариусгасан гэдэг энэ хэлц үг бол бас өөр юун дээр илэрхийлэгддэг вэхээр яг юм гэрлэх ёслол дээр илэрхийлэгддэг. One man, one woman, they are sanctified, set apart for each other. Нэг эмэгтэй, нэг эрэгтэй хоёр нэгэн бий болж ариусгагдсан өрөөгдөөд гэр бүл болдог. Now here's a little story. It's a kind of a made up story, but it's cute. За ингээд та бүхэнд нэг нэм түүх хэри, магадгүй энэ түүх бол жинхэнэ түүх биш шах. Гэхдээ зүгээр жишээ болгож ярьдаг юм түүх. Okay, a man gets married to this beautiful woman. He just loves her so much. За нэгэн залуу бүр маш үзэсгэлэнтэй өөрийн хайртай нэг эмэгтэйтэй гэрлэхээр одоо хоримлохоор болжээ. But the lady he married has 6 sisters. За гэтэл нөгөө сүт бүсгүй бол өөрөөсөө гадна 6 эгч нартай бүсгүй байж. So the man after the wedding ceremony gets into the car and he is waiting to take off for the honeymoon to spend time with his new За ингээ wife. хормын осол сайхан болж гин нөгөө залуу чинь машиндаа суугаад сүт бүсгүйгээ үлээгээд хоёулаа яг бал сардаа явах гол ингээд машинаа асаацсан машин дотроо сууж ирсэн. But something very strange happens. Тэгсэн чинь айгүй тийм нэг сонин зүйл болсон. One of the sisters of the woman he married, one of the sisters, jumps into the car and says, "Okay, I'm ready, let's go." Тэгсэн чинь нөгөө сүт бүсгүй 6 эгч нарынх нь нэг нь гівгэнд машинд нь өсөрж орж ирээл. За явах уу би бэлэн явъя гэлтгсэн. And the man looks at her. Нөгөө залуу чинь гайхаад те. Хүү юу болж байна гэд. "What's the matter with you? Чи одоо зүгээр үү яасан бэ гэсэн. I didn't marry you, I married your sister." Би чамтай гэрлээгүй шүү. Би чиний дүүтэй гэрэлсэн гэлсэн. And the sister looks at the man. Тэгсэн чинь нөгөө их чинь нөгөө залуу руу харснаа. "What difference does it make? Тэд ямар ялгаа байгаа юм бэ гэсэн. I'm 1 in 7. Би тэр 7 охинтой айлын нэг охин шүү дээ. Well, did it make a difference to that man? Тэгээ нөгөө эрэгтэйд бол энэ ялгаатай байлоо. Absolutely. Мэдээж маш том ялгаатай шүү дээ, тэ. There was only one woman who was set apart for him, not his sister. Яг л дөнгөж цайхан хормын осол дээр тэр айлын яг тэр сонгосон дурлсан тэр хайртай бүсгүйг нь л өөртөө нь ариусгаад нэгтгэхэд нэгэн гэр болгосон. God did something for the Sabbath he didn't do for any other day. Тэгэхээр яг үүнтэй адилхан бурхан энэ 7 дахь өдөрт хандсан тэр үйлдэл нь өмнөх 6 өдөрт огт үйлдээгүй тэр үйлдэлийг бурхан 7 дахь өдөрт хийсэн байна. He blessed it, Ариусгасан, he sanctified it, ерөөсөн, and he rested on it. тэгээд амарсан. The Sabbath was created
2,300 years before even the first Jewish person was on this earth. Шабат өдөр гэдэг энэ өдөр маань энэ дэлхий дээр хамгийн анхны еврей хүн гэж нэрлэгдсэн тэр хүн амьдарч байсан цаг хугацаагаас даруй 2300 жилийн өмнө хүн төрлөختөнд өгөгдсөн байна. It was given to our first parents, Adam and Eve. Тэгэхээр Библиэр үгүйснээр бидний дээд гарал угсаа болох анхны хүн Адам, Эва хоёрт Бурхан өгсөн өдөр. You know, I unfortunately can't speak Mongolian. За би монголоор одоо харамсалтай нь ярьж чадахгүй. I come from a different part of the world. За би тэгээд шал өөр дэлхийн нөгөө өнцгөөс ирсэн. But you know the interesting thing? Тэгэхээр нэг зүйлийг та хүн мэдэх үү? You and I are related Бид бүгдээр хамаатнууд шүү дээ. because we had the same parents, great grandparents. Яг л бидний тэ бүр өндөр өвөг дээдсэн маань нэг хүн. Adam and Eve. Адам Эва хоёр. And the Sabbath was given to Adam and Eve. Тэгэхээр шабат өдөр маань бидний өвөг дээдс болох Адам Эвад өгөгдсөн юм аа. It was given by God as an eternal symbol of His authority. Энэ өдөр нь хүн төрлөختөнд өгөхдөө Бурханы дээд эрх мэдлийн бэлэг тэмдэг болгож өгөгдсөн. His authority and creative power. Тэгээд тэр эрх мэдэл нь юу илэрхийлдэг вэхээр Бурхан бол бүтээгч юм а гэдэг тэр хүч чадлыг илэрхийлсэн. So even when Adam and Eve had to leave the Garden of Eden because of sin, you remember we talked about how Eve took that apple or fruit and gave it to Adam. Тэгээд бид хүмүүс сурсан те Адам Эва харамсалтайгаар Бурханы тушаалыг зөрчиж дуулуургүй байдлаасаа болоод нөгөө хоригдсон жимсийг идээд эдийн цэцэрлэгээс хөөгдсөн талаар бүгд өмнөх өдрүүдийн семинараар судалсан. They still kept the Sabbath. Гэхдээ тэд хэдийгээр эдэнээс гарч явсан ч гэсэн шабат өдрийг хүндэлж дагаж мөрдөж байсан. Now in the book of Exodus you can read about God actually writing the 10 commandments with his finger on tables of stone. Тэгээ хэрэг бид бүхэн Библийн гитлэл номныг харах юм бол Бурхан өөрийн ард түмэнд өөрийн гараараа чулуун хавтан дээр 10 хуулийг бичиж өгсөн энэ түүхийг харж байна. And last night we talked about those 10 commandments and the fourth commandment. Өчигдөр орой юу судалсан мэхээр Бурханы хуулийн талаар судалсан. Тэгээд тэр 10 хуулийг аруулан гэн бүгдээрээ харсан. Тэгээд тэр түүн дотор 4 дахь хуулийн дээр юу гэж хэлсэн бэлээ? It said remember the Sabbath day to keep it holy. Амралтын ариун өдрийг ариунаар сахихын тулд санагтун гэж хэлсэн байна. Remember. Санагтун. Remember where you came from. Хаанаас үүсэлтэй вэ гэдгээ сан. Remember who created you. Хин чамайг бүтээсэн бэ гэдгийг сан. Remember who loves you. Хин чамайг хайрладаг вэ гэдгийг сан. Remember who sustains you every day with life. Хин чамд өдөр тутмын энэ амьдралыг амийг хангаж өгж байна вэ гэдгийг сан. So that fourth commandment that was written on Mount Sinai and the table of stone was really given at creation. Синай уулан дээр Бурхан өөрийн гараараа чулуун хавтан дээр 10 хуулийг бичээд Мойсегоор дамжуулан Израилийн ард түмэнд өгсөн энэ хууль буюу шабат өдрийн хууль яг үүндээ хамгийн анх бүтээлийн цаг дор тэр 7 дахь өдөр Адам Эвад өгөгдсөн юм аа. God wrote it down so we would not forget. Тэгээ Бурхан өөрөө үүнийг бичсэн гэдэг чинь ямар учиртай вэ гэхээр биднийг мартуулахгүй тулд. He didn't write it in the sand by the ocean. Бурхан далайн ирэг дээр хийсэн дээр ч юм уу далайн ирэг дээр үнийг бичээгүй. Where the water would wash over it. Хэрвээ тэгсэн бол ингээл далаа давалгаалаад тэгэл арилгачих байсан баг. He didn't write it on a piece of parchment or paper. Бурхан ямар нэгэн байдлаар цаасан дээр ч юм уу одоо үнийг бичээгүй. So it would burn up in a fire. Тэгэл цаасан дээр биччихвэл шатаад алга болно. No, he wrote it on stone so it would stay there. Харин Бурхан үүнийг чулуун хавтан дээр сийлсэн байгаа. Because God's law endures forever. Ягаад гэвэл Бурханы хууль бол үргэлж мөнхөд хөндлөгдөж өргөмжлөгдөх ёстой юм аа. Let's look at it, that fourth commandment. За ингээ бүгдээ нөгөө 4 дахь хуулиа дахиад нэг харч. Pastor, go ahead and read it. Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун гэсэн. Okay, we can only keep holy what God has made holy. Тэгэхээр бид бүхэн Бурханы ариун болгосон тэр ариусгасан өдрийг л ариунаар сахиж чадна. I didn't check with Pastor Orgil because in Mongolian, maybe because of the construction of the sentence, it's not the first word, but in English it says remember.
За би энэ талаар бол пастор оргилтой тохироогүй байна. Гэхдээ миний одоо англи библиэлд бол хамгийн ихэнд байгаа. Харин монгол библиэлд бол хамгийн сүүлд нь байна. Санаг тун. Okay, it's at the end of the sentence. It doesn't matter where in the sentence because it needs to be there. Remember. Үйлбэрийн одоо хаан байх нь хамаагүй ямар ч хэлсэн заавал байх ёстой. Санаг тун гэж хэлсэн байна. Because God knew we would forget. Яагаад гэвэл хүн төрлөختөн нэгэн цагт энэ тушаалыг мартна гэдгийг бурхан мэдчихсэн. Many people today worship on Sunday. Өнөөдөр маш олон хүмүүс нэм гарагт буюу 7 хоногийн Библийн тооллоор 7 хоногийн эхний өдөр бурханд мөрөгдөг. Or maybe Friday. Зарим хүмүүс баасан гарагт мөргөл үлдэж байгаа харагдав. Or maybe somebody has picked out another day they want to worship. Зарим хүмүүс бол өөрсдийнх нь дуртай хүссэн аль өдөр нь хамаагүй гэдэг мөргөлөө үлдэж байна. But none of those days were blessed, sanctified, and had God rest on that. Гэтэ бид бүхний өнөөдөр сурч авснаар амралтын 7 дахь өдрөөс бусад 6 өдөр зургуулаа. Бурханаар өрөөгдөөгүй, ажиглагдаагүй, ариун болоогүй. Бурхан тэр өдөр мөн амраагүй. Now let me give you a short illustration Би тааханд нэг юм богинохон жишээгээр тайлбарлаж өгье. about keeping something holy and sacred because God made it that way. Ямар нэгэн зүйлийг ариун амьднаар нь хадгалж хайрлна гэдэг бол маш чухал. Okay, now I'm wearing a white shirt tonight. За би өнөөдөр цагаан сороочтой байна. At home or at the hotel, I have a blue shirt. At least I think I have one. I think so. Би харин буудалсан байгаа. Буудалтаа бол цэнхэр цам цамсж байгаа. Now if my wife washes this white shirt Тэгэл манай эхнэр бол энэ цагаан цамцыг бол ингээ сайхан цагаан болгох гол угаадаг. and then I put it on Тэгэл би ингээд өмсөж байна. and she says, now may you make sure today you do not do anything to mess up that shirt. You keep that white shirt white. Тэгэл эхнэр маань хэлж байгаа юм те. За өнөөдөр гарч явахдаа болгоомжтойгоор цагаан цамцаа болгоомжтой янз бүрийн юм ингээ асгаж сутгаад ингээд халтар болгочих те. Цагаанаар нь байлгах хэрэгтэй шүү гэж эхнэр маань сануулдаг. Well, it's possible then for me to be careful and try and keep it white so that when I get home at night my wife doesn't scold me. Би тэгэл эхнэрийнхээ хэлсэн зөвлөгөөний дагуу хичээгээд ингээд цагаанаар нь аль болох халтар болохгүй гэж хичээгээл орой ирдэг. Тэгээд орой ингээд цагаанаар нь ирэхээр эхнэр маань бол надад загинж ингэж үгэлдэггүй. I can do that because it's a white shirt. Тэгэд ягаад гэхээр би ингээд цагаанаар нь ингээд хадгалж ямарчсан чадж байгаа. Now what if I put on a blue shirt? За одоо би хэрвээ цэнхэр цамцаа өмсвөл яах вэ? And I have a number of them, number of blue shirts. I like blue. Би цэгэр өнгөнд дуртай. Надад бол цэгэр өнгийн сороочг бол ёоз зорно. And before I leave in the day, my wife says to me, Нэг өдөр ингээд ажилдаа гарахад явахын өмнө эхнэр маань надад ингэж хэлж байгаа. you make sure to keep that blue shirt white. Эхнэр маань ингэж хэлж яах вэ? За наа цэгэр цамцаа цагаанаар нь байлгахаа мартваа гэж хэлвэл яах вэ? I look at the blue shirt. How can I keep the blue shirt white? It's a blue shirt. Тэгээд би цамц руугаа нэг хараад гайхаад одоо би цэнхэр цамцаа яаж цагаан байлгах юм болоо гэж гайхан тийм үү? No, you can't keep a blue shirt white because it's not white. Тэгэхээр цэнхэр цамцыг цагаан байлгах боломжгүйтэй ягаад гэвэл энэ цагаан биш юм чинь. I can only keep a white shirt white if it is white. Миний хувьд бол би цагаан цамцыг л цагаанаар нь хадгалж чадна тий. That's the specialness of the seventh day Sabbath. Тэгэхээр 7 дахь өдрийн шаббат гэдэг энэ өдрийн тэр онцгой зүйл нь яг энэ юм багаад. I can't keep Sunday, Monday, Tuesday, Wednesday, Thursday, Friday holy because they were not blessed or sanctified. Би нэм гаргийг ч юм уу даваа мэгмар лав бүрөө баасан гаргуудыг ариунаар сахиж чадахгүй. Ягаад гэвэл бурхан эдгээр өдрүүдийг ариусгаагүй учраас. But I can keep the seventh day holy because God made it holy. Харин би 7 дахь өдрийг бол ариунаар сахиж чадна. Ягаад гэвэл тэр өдрийг л бурхан ариун болгосон учраас. So let's go on with this text. За ингээд бүдээр үргэлжлүүлье. 6 өдөр чи хөдөлмөрлөж бүх ажлаа хий. Харин 7 дахь өдөр бол чиний бурхан эзний амралт тул ямар ч ажил хийж болохгүй. Okay, so the seventh day is the Sabbath of the Lord your God. 7 дахь өдөр бол буюу энэ 7 дахь өдрийн энэ амралт бол бидний бүтээгч бурханы өдөр юм байна. So Friday is not the seventh day. Тэгэхээр баасан гариг бол 7 дахь өдөр биш. Sunday is not the seventh day. Нэм гариг ч гэсэн 7 дахь өдөр биш.
Sabbath is the seventh day. Харин бян багаарыг буюу шаббат өдөр бол 7 дахь өдөр юм аа. Now, when you celebrate your birthday, Та өөрийнхөө төрсөн өдрөө тэмдэглэж байгааг боддоо. today, Pastor Johan Kim, the president of our church in this regional area, it's his birthday today. Өнөөдөр бол манай энэ хойд Аз ногоон толгойн бүсийн ерөнхийлөгч пастор Ким Йохны төрсөн өдөр юм байна. And today we had a special event and we honored him for his birthday. Тэгээ бид аль хэдийн тэр хүнд бас ингээ хүндэтгэл үзүүлээд төрсөн өдрийн ингээ нэг цомхон тэмдэглэсэн. But if yesterday we tried to honor him for his birthday, he would say, "No, but it's not my birthday." Хэрэв өчигдөр бид бүхэн тэр төрсөн өдрийн ингээд тэмдэглээд баяр хүргэсэн бол Ким Йохан пастор хэлсэн. Өнөөдөр миний төрсөн өдөр биш шүү дээ гэдэг. Or tomorrow we say, "Oh, Pastor Kim, happy birthday." Эсвэл маргааш пастор Ким төрсөн өдрийн минь төргий гэвэл "Oh, well, thank you, but it was yesterday." ямар тач баярлалаа гэхдээ өчигдөр байсан юм аа гэж хэлэх баг. The Sabbath is on the seventh day. Библиэд дээрх амралтын өдөр буюу шаббат өдөр бол бян багаар юм аа. Okay, let's read on. Эзэн тэнгэр газар далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг 6 өдөрт бүтээж. And the next one. 7 дахь өдөрт амарсан. Эзэн амралтын өдрийг ерөөн тэр өдрийг ариун болгосон юм аа. So the 10 commandments lead us back to the time when God created the earth. 10 хуулийг уншиж хахад тэр дотроос уншиж явж байгаа бид бүхэн шууд бүтээлийн цаг үе рүү өөрийн ирэхгүй очиж байгаа. That fourth commandment reminds us God created us. Ягаад гэвэл энэхүү 10 хуулийн 4 дахь хуулийг уншихад бид бүхэн яг тэр бүтээлийн цаг үеийг дүрсэлсэн Бурхан биднийг бүтээсэн гэдэг тэр итгэл үнэмшлийг олж авч байгаа. Now, you don't have many Jewish people in Mongolia. You may have a few people. Монгол тийм олон еврей хүмүүс байдаг баг. Гэхдээ магадгүй цөөхөн еврей хүмүүс байгаа баг. And they are well known for worshiping on the seventh day Sabbath. Еврейчүүдийн хувьд бол тэд маш сайн мэднэ. Яг энэ амралтын 7 дахь өдөр аль өдөр вэ гэдгийг бол маш сайн мэднэ. Because that's what God said to do. Ягаад гэвэл тэр Бурхан өөрөө айлтчихсан учраас. But the Sabbath wasn't given just for the Jews. Гэхдээ шаббат өдөр гэж нэрлэдэг байгаа энэ амралтын өдөр зөвхөн еврейчүүдэд зориулсан өдөр биш юм аа. It was given for people in Australia, Энэ өдөр бол Австралид амьдардаг хүмүүст зориулсан өдөр. in the Congo in Africa, Африкийн Конгочуудад зориулсан өдөр. in Germany in Europe, Европын германчуудад зориулсан өдөр. in Bolivia in South America, Өмнөд Америкийн боливчуудад зориулсан өдөр. and in Mongolia. Мөн монголчуудад зориулсан өдөр юм It аа. was given for everybody. Яг гэвэл бүх хүндэстэнд бүх хүн ардад зориулсан өдөр шүү дээ. The Sabbath was made for man and women all over the world. Шаббат буюу энэ 7 дахь өдрийн амралтын өдөр маань энэ дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн нэг бүрт зориулсан өдөр юм аа. Throughout the Old Testament, the Sabbath was God's everlasting sign for his people. Хэрэв бид бүхэн Библийн хуучин гэрээ гэсэн номыг унших юм бол хуучин гэрээний туршид Бурхны ард түмэн энэхүү 7 дахь өдрийн амралтын өдрийг ариунаар сахиж дагаж мөрддөг байсан. What does Ezekiel 20 verse 12 say? Эзекиэл номын 20 дугаар бүлгийн 12 дугаар эшлэлээр юу гэснийг харцгаая. Би бол тэднийг ариусгадаг эзэн мөн гэдгийг тэдэнд мэдүүлэхээр And the next one. би болон тэдний хооронд тэмдэг болгож би өөрийн амралтын өдрүүдийг тэдэнд бас өгсөн. So the Bible indicates basically that the Sabbath was not only a time when God created, commemorating creation, God can also recreate in us a new heart. Тэгэхээр шаббат өдөр маань хүн төрлөختөнд өгөхдөө Бурхан зөвхөн биднийг бүтээсэн гэдгийг сануулад зогсохгүй. Энэ шаббат өдрийн ивэл нь Бурхан биднийг дахин цоон шинээр шин бүтээд болгон бүтээнэ гэсэн ийм гайхалтай итгэл найдрыг бидэнд өгдөг. And on the Sabbath day, it's so special, we don't do normal things. Тийм учраас энэ амралтын энэ 7 дахь өдрийн амралтын өдөр маш онцгой өдөр учраас бид бүхэн бусад өдрүүдэд хийдэг тийм байдаг зүйлсүүдээ энэ өдөр хийдэггүй. The fourth commandment says, do not work. Even the servants in your house are not supposed to work. Бурхны 10 хуулийн 4 дахь хуулин дээр маш тодорхой хэлсэн. Энэ өдөр чи ажил хийж болохгүй. Чи байтугай. Чиний зарц шивгчин боолоо хүртэл ажиллаж болохгүй гэж хэлсэн. Focus your mind on the Sabbath on spiritual things. Энэ амралтын 7 дахь өдрийн шаббат өдөр бид бүхэн өөрсдийн оюун бодлыг сүнслэг зүйл рүү хандуулахад
зориулах хэрэгтэй. That means don't look at everything you normally look at during the week on even your smartphone. Тэгэхээр энэ юу гэсэн үгээр 7 хоногийн дундуур өдөр болгон л хийж идэг тэдгээр зүйлсүүдээ энэ өдөр битгий хий. Энэ таны гар утас чисэн хамаарна. Don't watch television, the common things. No, that's not a Sabbath thing. You direct your thoughts to God. Тэгэхээр өдөр болгонд үзэж идэг тэр телевизийн мэдээ зургатыг те энэ өдөр шахах шаардлагагүй. Яг гэвэл 7 өдөр бид өхөн Тэнгэрийн бурхантай холбогдох ёстой. The newspaper, don't worry about it on Sabbath. Be apart with God one day out of the week. Өдөр болгон өглөө болгон л юу болоогүй сонин шилтэд суудаг бол энэ өдөр шаардлагагүй. Харин энэ өдөр бурхны онцгой ивэл өрөөлт багтаж түүнтэй хамтдаа байх хэрэгтэй. Get together with people who believe the same way. Яг өөртөө ижилхэн итгэл үнэмшилтэй тэдгээр хүмүүстэй хамтдаа цуглаж мөргөл үлдэх хэрэгтэй. Focus on helping people on the Sabbath day. That's what Jesus did. Тэгээ энэ өдөр бид бүхэн яг Есүсийн үйлдэж байсантай адилхан бусдад туслахын тулд, бусдад сайн үйлсийг үйлдэхийн тулд энэ өдрийг зориулж болох юм. God healed people on the Sabbath day. Хэрэв Библийг харах юм бол Бурхан энэ амралтын өдөр хүмүүсийг эдгэж ирсэн. He did things to help them. Бусдад туслах зүйлсүүдийг Бурхан Шаббат өдөрт хийдэг байсан байна. So when we come to God on the Sabbath, we say, Lord, take me and make me new again for this coming week. Яг энэ амралтын өдөр Бурхан дээр ирэхдээ ямар зүрхсэлтэйгээр ирэх ёстой гэхээр Бурхан минь намайг та одоо аваач. Тэгээд намайг цоо шинээр бүтээж өөрчилж өгөөч. Тэгээд эх 7 хоногт би таны хүчээр амьдрахыг хүсэж байна. Яг л ийм залбиралтайгаар ирэх хэрэгтэй. Somebody might say, but Pastor, okay, the Old Testament, we understand the Sabbath. But what about the New Testament? Магадгүй та бүхний зарим нь асууж магадгүй. За пастор ойлголоо. Хуучин гэрээнд бол Израильчууд энэ амралтын өдрийг сахиж мөрдөж ирсэн юм. Тэгвэл шинэ гэрээнд юу болсон юм бэ гэж асууж магадгүй. What about Jesus Christ? What did he do about the Sabbath? Есүс Христ энэ амралтын 7 дахь өдрөд яг юу хийдэг вэ? Энэ өдрийг дагаж мөрддөг байсан юм уу гэж та асууж магадгүй. Did he come to do away with the Sabbath? Шаббатыг дагаж мөржсэн нь эсвэл өөрийнхөө явцдаг байсан юм уу? Did the disciples change the Sabbath to another day? Эсвэл дагалдагчид энэ амралтын ариун өдрийг өөр өдөр рүү шилжүүлж сольж хутгасан юм уу? Well, let's look at the Bible and see what it says. Тэгээ бүгдээрээ Библиэс хэдэн ишлэлүүдийг яг одоо харцгаая. Okay, in Luke chapter 4, verse 16. Лук номын 4:16 дээр ингэсэн байна. Есүс өөрийн өссөн хот Назартаа ирж заншсан ёсороо амралтын өдөр синагогт орж судраас уншихаар босов гэсэн байна. Now there's an important word in these verses that this verse that you need to capture. Тэгэхээр энэ ишлэл дотроос хэд хэдэн айгүй чухал үгнүүд байна. Энэ үгнүүдийг та бүхэн бүр ингэж анзаараад өөрсдөө дотоогод аваарай. And I'm not sure in Mongolian which one it is because you know the construction of the sentence. За би монгол хэл сайн мэдэхгүй, монгол хэлний өгүүлбэрийн бүтэц арай өөр учраас яг хаана тэр үг явж байгааг би одоо сайн мэдэхгүй байна. What word do you think is important in especially this last section? За тэгээд энэ ишлэлийн те дотроос аль үг нь хамгийн чухал үг вэ? Okay, which word? Yamarogan? Ямар үг? Custom. Custom. Okay, you're right. За Absolutely. зөв байна те. Заншсан ёсороо. It was what he did. Энэ үгсээр ерөөсөө тогтмол байнга хийдэг зүйл нь гэсэн үг. Jesus worshiped every Sabbath. Есүс амралтын өдөр бүр 7 дахь өдрийн амралт өдөр Шаббат өдөр мөргөл үлддэг It байсан. was his habit, his custom. Энэ түүний бүр ингэж те дадал зуршил болсон байсан ба. Now, if Jesus wanted to leave us another sign after he was here on this earth, Тэгээд Есүс энэ дэлхий дээр ирээд хүн төрлөختөнд маш онцгой нэгэн тэмдгийг үзүүлсэн нь wouldn't you expect to read about it in the Bible? Well, Jesus changed the day to Sunday. та бүхэн юу гэж бодож байна? Есүс энэ дэлхий дээр ирээд амралтын энэ мөргөлийн өдрийг нэм гараг руу шилжүүлж өөрчилсөн гэдэг ийм ишлэл Библиэлд байдаг гэж бодож байна уу? No, Jesus never changed the day of worship because he created it. Есүс хизээч энэ мөргөлийн ариун өдрийг өөрчлөв. Яагаад гэвэл өөрөө энэ бүхнийг бүтээж эхлүүлж энэ өдрийг ариусгасан эзэн өөрөө учраас. What did Jesus himself say? Тэгэхээр Есүс өөрөө яг амаараа юу гэж хэлж ирсэн бэ? Mark 2:27. Марк номын 2:27 дээр хүн амралтын өдрийн төлөө бус. Амралтын өдөр нь хүний төлөө бий болсон гэж хэлсэн. Now, does this text say the Sabbath was made only for Jewish people? Энэ ишлэл дээр юу гэж хэлсэн байна? Амралтын өдөр нь зөвхөн еврейчүүдэд зориулсан гэж байна уу? No. Does it say, oh, it was only made for special people in America? Америкт байгаа маш онцгой хүмүүс зориулсан өдрөө гэж хэлсэн байна уу? Or maybe some interesting people in Korea?
Эсвэл Солонгост байгаа маш тийм сонирхолтой хүмүүс зориулсан гэж хэлж байна уу? Or only for people in Mongolia? Эсвэл зөвхөн монголчуудад өгсөн өдөр гэж хэлж байна уу? No. Үгүй. It says it was made for man, Энд юу гэж хэлсэн бэхээр амралтын өдөр нь хүний төлөө өгөгдсөн гэж хэлсэн. human beings, Хүн төрлөختний төлөө. all over the world. Бүх дэлхийн төлөө. So, God created the Sabbath for you and for me. Тэгэхээр Бурхан энэ амралтын ариун өдрийг, Шабат өдрийг таны төлөө, миний төлөө зориулж өгсөн юм аа. Now, the Sabbath is a special sign Шабат гэдэг энэ өдөр маань бол маш онцгой ийм шинж тэмдэг. that we worship God exclusively. He is the only one we worship because He's the creator. Тэгэхээр Шабат өдрийн мөргөлд нэгдснээр бид зөвхөн Бурханд юу илэрхийлдэг вэхээр бид зөвхөн Бурханд, бүтээгч Бурханд мөргөж байгаагаа илэрхийлдэг. And also it says we love Him completely or supremely. Мөн энэ үйлдэлээрээ бид зөвхөн Бурханыг хамаг чадлаараа, дээд зэргээр хайрлж байна гэдгээ харуулах боломж юм аа. God gave the Sabbath as a special gift to us in order to stay closely connected with us. Тэгэхээр Бурхан хүн төрлөختөнтэй маш онцгойгоор, маш ойр дотн харилцахын тулд Шабат өдрийг бидэнд бэлэг болгон өгсөн юм аа. Every Sabbath we move away from the stress of the 6 days of working and having to do things. Энэ амралтын өдөр өмнөх 6 өдрийн турш ажил дээр ч юм уу хаана байдیں۔ Стресстэйч, бухимдаж, шанасан тэр бүхий зүйлээ орхиод эзэн дээр ирэх хэрэгтэй. And we move to the beautiful palace in time that God created. Тэгээд бид бүхэн Бурханы бүтээсэн энэ гайхалтай амралтын өдрийн ивэл өрөөл дүүрэн ийм газарт очиж мөргөлөө их. Now we talked about Jesus. His custom was to go to the synagogue on the Sabbath to worship. Есүс ямар ч байсан заншсан ёсороо амралтын өдөр бүр синагогт очиж мөргөл үлддэг Now байж. the interesting thing is even in his death he kept the Sabbath. Гэтэл Библийг харах юм бол маш сонирхолтой зүйл нь тэрээр үхэлдээ хүртэл Шабатыг сахисан байгаа. But the Bible says he died on Friday. Библийг харах юм бол Есүс бидний цаг тооллын хуанлыгаар бол баасан гарагт загалмаа дээр цовдлож нас барсан. And the beginning of the Sabbath day is Friday night when the sun goes down. Библийн үзлэр нар жаргаснаар шинэ өдөр ирдэг байсан учраас баасан гаргийн орой нар жаргахад амралтын өдөр ирж байгаа. So Jesus died on a Friday, Sabbath came, he was in the grave all day Sabbath, and Sunday he rose. Тэгэхээр Есүс баасан гарагт загалмаа дээр цовдлогдож ингээд нар жаргаж бэм гараг буюу Шабат өдөр ирээд Есүсийн биеийг хадан булшинд тавьж ингээд нэм гарагийн өглөө Есүс дахин амьсан. And when he died on Friday, the people who loved him wouldn't even embalm him because it was the Sabbath. They waited until Sunday. Тэгээд түүнийг баасан гарагт загалмаа дээр цовдлогдоод нас барсны дараа түүний дагалдагчид түүнийг тосоор тосолж, биеийн тосолж, ороож ингээд зандршуулах ийм ёслолыг хийж чадаагүй. Ягаад гэвэл алидийн нар жаргаад Шабат ирчихсэн байсан учраас дагалдагч нь юу гэж шийдсэн бэхээр нэм гарагт ирж энэ ёслолыг хийе гэж шийдсэн байна. What does Jesus say in John 14 verse 15? Иохан номын 14-ийн 15 дээр Есүс юу гэж хэлсэн бэхээр хэрв та нар намайг хайрладаг бол миний тушаалуудыг сахих гэж хэлсэн. Jesus wants us to follow his commandments if we love him. Есүс бидний хэрвээ үнэхээр түүнд хайртай юм бол тэр хайраа миний тушаалуудыг дагаж мөрдөж харуулаа гэж хэлсэн байна. Jesus told his disciples that even after his resurrection they would be keeping the Sabbath. Дагалдагчдыг ч хэлсэн Есүс дахин амьсныхаа дараа тэднийг Шабатыг сахих ёстой гэж тэдэнд хэлж байсан. One day before his death, a day before his death, the disciples were sitting with Jesus and they were talking about or Jesus was talking about the destruction of Jerusalem. Тэгэд Есүс үхэхийнхаа өмнө нэгэн өдөр дагалдагчдартайгаа суугаад тэгэд Иерусалимийн талаар хоорондоо ярилцсан байна. Та нарын зүгтэлт нь өвөл эсвэл амралтын өдөр таарахгүй тулд залбир гэсэн байна. So why would Jesus have said, pray that your flight or your escape will not be on the Sabbath if they were not going to be worshiping on the Sabbath in the future? Есүс хэлсэн та нарын зүгтах өдөр чинь Шабат өдөр таарахгүй тулд залбираа гэж хэлсэн байна. Энэ юу гэсэн үнэхээр ирээдүйд ч гэсэн дагалдагчдынхаа Шабатад мөргөл үйлдэх ёстой гэдгийг үүгээрээ илэрхийлсэн гэсэн үг.
Jerusalem was destroyed in AD 70. That was many years after Jesus had already ascended to heaven. Тэгэхээр яг энэ Есүсийн зөвгөнсөн тэр зүгтэлтийн өдөр буюу Иерусалим сүрэх өдөр маань манай эртний 70 онд тохиолдсон. Энэ нь Есүсийг загмаа цовлогдоод тэгээд тэнгэр рүү өргөснөөс даруй маш олон жилийн дараа гэсэн үг. Okay, Pastor, I understand all of this, but how can you tell what day the Sabbath is? Тэгээд магадгүй та гэж байна. За, пастор энэ ихэд ойлголоо. Бид нар амралтын өдрийг дагах хэрэгтэй байна. Гэхдээ яг аль өдөр нь юм бэ гэдгийг бид нар батта яг яаж мэдэх юм бэ гэж та бүхэн асууж магадгүй. First of all, we can tell by what the Word of God says. Нэгдүгээрт Библи бол бидний хамгийн чухал баримт бичиг. Бурхан өөрөө айдсан учраас Библийг бид We мэдэх can хэрэгтэй. tell by language, the words that are used in certain languages. Мөн дээрээс нь бид бүхэн өнөөдрийн хүн төрөлхтний хэрэгжилж байгаа түгээмэл хэрэглэж байгаа хэлүүдийг бид бүхэн судалж үзэх юм бол үнийг олж харж болно. We can tell by astronomy, looking at the stars and the movement of the stars. За мөн бид бүхэн одон оронг судлаад энэ гар гэргсийн хөдөлгөөнүүдийг судлаад тэгээд үнийг бас So ойлгож болно. all through the Old Testament, no time was lost. Хуучин гэрний цагт бол ямар нэгэн байдлаар шабат өдөр нь аль нь юм бэ гэдэг ийм эргэлзээ байгаагүй ойлгомжтой байсан. Because God's people kept the Sabbath very carefully from Adam all the way to Jesus. Яагаад вэ гэхээр Адам Евагаас эхлээд хуучин гэрээнд их Бурхны ард түмэн хүн төрлөختөн маш болгоомжтойгоор, маш анхааралтайгаар, маш хянур шабат өдрийг Есүсийн цаг үе хүртэл And цагсан байгаа. even the weekly cycle, as we know it, has not changed from Jesus' time to our time. Тэгээ мөн өнөөдөр ч гэсэн 7 хоногийн энэ систем, 7 хоногийн энэ үйлчлэл өнөөдөр ч гэсэн бид нар хэрэгжилж байна. So let's look at this and see what the Bible says. Тэгвэл бүгд Библиэр юу гэж хэлснийг эхлээд нэг харцгаая. Luke 23. Лук номын 23-ын 54-өөс 24-ийн хүртэл. Энэ нь амралтын өдрийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан юм а гэж. Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж булш болон түүний цогцыг тэнд хэрхэн тавихыг харав. Тэд буцаж ирээд анхлын үнэртэн болон үнэрт тос бэлджээ. Амралтын өдөр тэд тушаад ёсоор амрав. So the closest followers of Jesus were keeping the Sabbath. Тэгэхээр Есүсийн ойр дотны тэдгээр дагалдагчид Есүсийг загалмай дээр цуглаад нас барсны дараа ч гэсэн тэд тушаал ёсоор амарч ирсэн. They didn't believe that his death changed the Sabbath at all. Тэд Есүс үгснээр Есүс загалмай дээр цуглагдсноор энэ хууль өөрчлөгдөж эсвэл энэ өдөр өөрчлөгдөн гэсэн ийм итгэл үнэмшилтэй байгаагүй. So here we have 3 days in succession: Friday, Sabbath, Sunday. 3 нэг өдрийг онцгойлон Библиэр тэмдэглэсийг дагуу харж байгаа тийм. Бэлтгэлийн өдөр, амралтын өдөр, тэгээд 7 хоногийн эхний өдөр. Now what's this next passage say? За энд юу гэж хэлснийг харъя. Харин 7 хоногийн эхний өдөр эрт үүрээр тэд булш руу ирэхдээ үлдсэн анхлын үнэрт тосыг авчрав. They came to embalm or anoint his body on the first day. Шабат өдөр дууссаны дараа буюу 7 хоногийн эхний өдөр нөгөө тосоо бариад Есүсийг зандраншуулахаар үүрээр булшин дээр ирсэн баг. So let's look at the order of those events. First is Friday, За ингээд бүгдээр үйл явдлын дараалал нарыг. Хамгийн ихнийх нь баасан гариг, then Saturday, the Sabbath, тэгээд бэм гариг, шабат өдөр. when he was in the tomb, Ингээд энэ бэм гаригт бол Есүс хатан булшинд нойрсож исэн. and then Sunday, the first day of the week, when he rose out of the tomb because God called him out of the tomb. He gave him life. Харин 7 хоногийн эхний өдөр буюу нэм гаригийн өглөө Есүсийг Бурхан хатан булшнаас амьлуулан түүнийг дуудан гаргаж ирсэн байна. Now, some people who worship on Sunday say, well, we worship on Sunday because we want to honor God, want to honor Jesus' resurrection. Зарим хүмүүс хэлдэг бид нэм гаригт цуглах ёстой. Яагаад гэвэл Есүс энэ өдөр дахин амьлсан учраас бид бүхэн түүний дахин амьлтыг алдаршуулж нэм гаригт цуглах ёстой гэж. But Jesus has given us a sign or symbol of his resurrection. Гэхдээ яг үүндээ Библийг харах юм бол Есүс энэ дахин амьлтын бэлэгдэл гэж маш онцгой зүйлийг уулан аль хэдийн өгчихсэн байсан. And that is baptism by immersion in the water. Энэ нь юу гэхээр усан баталгааны ёслол буюу хүнийг усанд булхан дүрээд гаргаж ирдэг ийм ёслол байгаа. When you accept Jesus, then you want everybody to know, I am a follower of Jesus. Бид бүхэн Есүс Христийг хүлээж аваад тэгээд тэр цаг мөчөөс би итгэгч болсон гэдгээ хүн бүр зарлан тунгалах ийм учиртай. And I want to do what Jesus did. Тэгээд би Есүсийн зам мөрөөр
алхаж амьдрахыг хүсэж байна гэж. Jesus didn't need to be baptized, but he was baptized. Есүс хэдийгээр түүнд усан баталгаа өрдөх шаардлага байгаагүй ч гэсэн хүмүүст үлгэр дуурайл болохын тулд тэрээр усан баталгаа өртсөн. And here's the symbolism for the resurrection. Тэгэд энэ усан баталгааны ёслол цорын ганц Библиэлд дахин амьдлтыг бэлэгдсэн бэлэг тэмдэг гэж бичигдсэн. Now let's look at language. Одоо бүгдээрээ хэд судлаа? In over 140 languages of the world, the word for the seventh day of the week is Sabbath. Тэгэхээр дэлхий дээр 140 гаруй орны хэл дээр энэ 7 дахь өдрийг хуанли дээр нь Шаббат гэж нэрлсэн байдаг. You can look at a long list of them in different languages. За ингээд маш олон орны хэл дээр 7 дахь өдрийг юу гэж дуудаж байгаа нь гарч ирж байгаа. Many of these languages make it very plain Sabbath is the seventh day. Тэгэхээр маш олон улс орны хэл дээр яг энэ 7 дахь өдрийн энэ бэм гарагийг дуудахдаа тэдний хэрэглээний хэл дээр нь яг энэ Шаббат гэдэг үгтэй маш төстэй ийм үгүүдээр хэрэглэж дуудаг байна. Now, according to many very scientific organizations, the weekly cycle has never been broken. Маш олон дэлхийн алдартай энэ одон орон судлалын хүрээлэнгүүд тэд бүгдээрээ гариг иргэсийн хөдөлгөөнийг шинжилж судлаад тэгээд ямар дүгнэлт гаргасан бэхээр энэ гариг иргэсийн хөдөлгөөнд энэ 7 хоногийн тоолол огт өөрчлөгдөөгүй зай завсар гараагүй гэж ингэж баталсан байна. So as we come to a conclusion now, let's review in some important points. Одоо бүгдээр өнөөдөр судалсан семинараа одоо бүгдээр нэг дүгнээд үзье. Яг юу бүгдээр ойлгоод авчих. Jesus and his disciples kept the Sabbath. Есүс болон түүний дагалдагчид амралтын 7 дахь өдрийн Шаббатыг сахиж ирсэн. The seventh day Sabbath. 7 дахь өдрийн Шаббатыг. Peter, James, John, they kept the Sabbath. Тэгэхээр Петр, Йохан, Яаков бүгд сахиж ирсэн байна. Acts 17 verses 1 and 2 say the following. Үйлс номын 17 дугаар бүлгийн 1-2 дугаар шилдэр ингэсэн байна. Тэд Тесалоник хотод хурч ирэв. Тэнд юудэчүүдийн синагог байдаг байв. Паул өөрийнхөө заншлаар тэдэн рүү очиж 3 амралтын өдөр тэдэнд судраас ухуулав гэсэн. So Paul preached on the Sabbath. Илч Паул хүртэл шинэ гэрээн дээр Шаббат өдөр номлол хийдэг байсан байна. And the interesting thing is some Gentiles were there. Тэгээд сонирхолтой нь тэр цуглаан дээр нь харь үндэстнүүд буюу еврей биш хүмүүс ч гэсэн тэнд байсан байна. Not just Jewish people. Зөвхөн еврейчүүдэд зориулж номлоогүй. Now what does Acts 13:42 say? Үйлс номын 13:42-ыг бүгдээр харцгаая. Паул Барнаб нарыг гарч явхад хүмүүс дараагийн амралтын өдөр энэ үгээ ярьж өгөхийг тэднээс хүссээр байлаа. Now these people are not Jewish people, Эдгээр хүмүүс бол еврей хүмүүс биш байсан. but he's teaching them about Jesus on the Sabbath. They were begging that these words might be preached to them next Sabbath. Тэгээд тэднээс юу гэж гуйсан мэхээр дараагийн амралтын өдөр Шаббат өдөр ирээд энэ сургаалаа бидэнд үргэлжлүүлэн зааж өгөөч гэж гуйсан байна. Now what does verse 44 say? 44 дэх эшлэлээр юу гэсэн мэхээр дараагийн амралтын өдөр тэр хотынхон бараг бүгдээрээ эзний үгийг сонсохоор хуран цугласан байваа гэсэн. The whole city came to praise God and to listen to truth. Бүхэл бүтэн хотоороо Шаббат өдөр цуглаад Бурхны амьд үнэн үгийг сонсохоор ирсэн. And then somebody said, but Pastor, I thought Christians were to keep the Lord's Day. Магадгүй та бүхний зарим нь илүү мэдээлэлтэй байж магадгүй. Пастора, зарим Христ итгэгч чинь эзний өдөр гэдэг өдөрт цугладаг шүү дээ. Meaning, what many Christian churches claim is Sunday, that Sunday is the Lord's Day. Тэгээд маш олон Христийн сүм чуулганууд нэм гарагт цуглаад тэгээд тэр өдрийгөө эзний өдөр гэж нэрлэсэн. Well, let's see what the Bible says. Тэгвэл бүгд Илчил номын 1-р бүлгийн 10 дээр юу гэсэн хараа. Verse 10 here. Эзний өдөр би сүнс дотор байсан бөгөөд. Okay, now let's let the Lord himself define what is the Lord's Day. За тэгвэл одоо бүгдээрээ эзний өдөр гэдэг нь яг аль өдөр вэ гэдгийг эзэн өөрөө юу гэж хэлсэн бэ гэдгийг Библиэс харцгаая. Here are 3 texts that give you absolute proof that the Lord's Day is the Sabbath. Тэгэхээр энд гарч иж байгаа 3 ишлэл гуруула юуг нотолж байгаа нөхөр эзний өдөр бол Шаббат өдөр юм аа, амралтын өдөр юм аа гэдэгт баталж Read байна. at least one of them. They're all about the same. За гуруула ижилхэн нэг нь уншиж байна. Матай номын 12-ийн 8 дээр. Учир нь хүний хүн амралтын өдрийн эзэн мөн гэсэн байна.
So the Lord's day is the seventh day Sabbath. Тэгэхээр эзний өдөр гэж нэрлэдэг байгаа тэр өдөр нь яг үндэ амралтын 7 дахь өдөр буюу шаббат өдрийг хэлээд байгаа маа. In Revelation chapter 14 verse 12 tell us the beautiful following information. Илчил номын 14 дугаар бүлгийн 12 дугаар ишлэлээр маш гайхалтай утга байдаг. Бурхны тушаалууд хийгээд Есүст итгэх, итгэлийг сахидаг ариун хүмүүсийн твчээр энд байна гэсэн. Now, let's review as we close. За ингээ бүгдээ өнөөдрийнхөө семинараа дуусгах юм нь дахиад нэг эргэн санацгаая. The Sabbath was given at creation. Тэгэхээр шаббат нь бүтээлийн төгсгөлд хүнд өгөгдсөн байгаа. Number 2, it was given at Mount Sinai Мөн Синай ууланд 10 хуйлын дотор шаббатын with the Ten Commandments. 10 хуйлын дотор. Number 3, it was kept by God's people. Гурав дахь нь юухэр Бурхны ард түмэн энэ амралтын шаббат өдрийг сахиж дагаж байсан. Number 4, it was kept by Jesus. Дөрөв дахь нь болохоор Есүс өөрөө хүртэл энэ өдрийг хүндэлж сахиж байсан байна. Number 5, it was kept and honored by the disciples. Тав дахь нь болохоор Есүсийн дагалдагчид түүнээс хойш шаббат өдрийг мөн сахиж хүндэлж байсан. Number 6, it is a sign of God's power and authority. He's the creator. Тэгэхээр 6 дахь нь шаббат өдөр бол Бурхны хүч чадлын тэмдэг, түүний бүтээгч эрх мэдлийн тэмдэг байна. And number 7, it will be kept on the new earth when Jesus remakes this earth and it will be perfect. Тэгээд 7 дахь нь юу гэхээр Бурхны тун удахгүй бүтээх шин дэлхий дээр хүртэл энэ шаббатыг сахиж мөрдөх заншил байсаар байх болно. Let's look at Isaiah 66. Исая 66 дугаар бүлгийн ишлэлийг бүдэр харъя 22 23 дээр. Миний бүтээх шин тэнгэр, шин газар миний өмнө мөнхөд байх мэт. Та нарын үр удам, та нарын нэрч мөнхөд байна гэж эзэн тунхаглаж байна. Everyone will come from the east and the west, Бүтээлүүд баруунаас зүүнээс цуглуулгадж, from the north and the south. хойд умард зүгээс, өмнөд зүгээс бүгдийг бурхан цуглуулна. They will come from Argentina. Тэгээд бурхан Аргентинаас өөрийн ард түмнийг дуудана. They will come from Mexico. Бурхан Мексикээс өөрийн ариун ард түмнийг дуудах болно. They will come from Egypt. Бурхан Египтээс өөрийн хүмүүсийг дуудах болно. They will come from England. Бурхан Англиас өөрийн ард түмнийг дуудах болно. They will come from Mongolia. Бурхан Монголоос ч гэсэн өөрийн ариун хүмүүсийг дуудах болно. Around the world they will come. Ингээд дэлхийн өнцөг булан бүрээс түүний үр хүүхдүүд, түүний ард түмэн хорон цуглах болно. Worship God the Creator. Ингээд өөрсдийн бүтээгч эзэн бурхнаа хүндэлж мөрөх болно. Of course, when the new earth is here, we will all be one people. Тэгээд Библиэр үгүйсээр шин дэлхий, шин газрыг бурхан яг энэ дэлхий дээр шинээр бүтээгээд бид түүний ард түмэн болж хамтдаа амьдрна гэсэн. And we will all understand each other without a translator. Тэгээд тэр үед бидэнд орчуулагч гэж хэрэггүй болно. Бид бие биенээ маш гайхалтайгаар ойлгож бие биетэйгээ харилцах болно. What a beautiful worship experience it will be. Тэр үед хамтдаа мөргөл үйлдэхэд ямар гайхалтай мэдрэмжийг бид бүхэн мэдрэх болоо. Worshiping God together. Хамтдаа бүгдээрээ бүтээгч бурхнаа хүндлэн мөргөнө. How many of you want to be there that day? Яг л тэр өдөр та бүгдийн дотроос хичнээн надтай хамт тэнд байхыг хүсэж байна. Amen. Amen. Let me pray with you as we close. За ингээд бүгдээрээ төгсгөлд нь та бүхний төлөө би залбираад өнөөдрийн семинараа өндөрлөё. Thank you, Father, for the wonderful gift of the Sabbath. Эзэн минь бидэнд гайхалтай шаббат өдрийг өгсөнд баярлалаа. To help us remember that we are your creatures. Бидэнд өнөөдрийн семинараар дамжуулан бид таны гараар бүтээгдсэн бүтээлүүд юм байна гэдгийг ойлгоход туссан баярлалаа. Thank you that you put into that verse, remember to keep the Sabbath day holy. Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун гэсэн энэ онцгой үгийг та 10 хуйлд байлгасан баярлалаа. Thank you also for baptism by immersion in water that symbolizes new life. Мөн эзэн минь усан баталгаа гэдэг бол усанд бүхэл биеэрээ булхан орж хийлэгдэг ёсол бөгөөд энэ нь шинэ амьдралыг бэлэгддэг бэлэг тэмдэг гэдгийг бидэнд таниулж өгсөн баярлалаа. Now bless each one as they make a firm decision to follow you completely. Тэгээд эзэн минь өнөөдөр шийдвэрийн хуудсыг гартаа авч энэ шийдвэрийн хуудсыг залбиралтайгаар мөн өөрсдийн ойлгож сонсон зүйлийнхаа дагуу бүглэж байгаа хүн нэг бүрийн зүрстгэлийг та хамт байгаач. And be part of a church that keeps the seventh day holy. Тэгээд эзэн минь
амралтын ариун өдрийг, шабатыг ариунаар сахидаг сүмийн гишүүн болж энэ сүмд нэгдэх шийдвэрийг гаргахад нь туслаач. A church that is looking forward to Jesus' soon second coming. Есүс Христийн тун удахгүй ирэх дахин ирэлтийг хүлээж түүнд хүмүүсийг бэлтгэдэг энэ сүмд нэгдэх шийдвэр гаргахад нь туслаач. A church that is faithful to the writings of God in the Holy Word. Бурхны ариун үг болох ариун Библийн зааврын дагуу итгэж үнэмшиж амьдрдаг энэ сүмийн гишүүн болоход нь туслаач. So please help each one to make the right decision to follow you completely. Тэгээд эзэм нь хүн бүрийн гаргаж байгаа шийдвэр нь амьдралд нь гаргах хамгийн гайхалтай бөгөөд хамгийн чухал шийдвэр гэдгийг ойлгуулж хүн бүр зөв шийдвэр гаргахад нь тааслаарай. To be baptized and join your remnant people. Тэгээд усан баталгаа хүртэж эзэм нь дэлхийн сүүлийн үеийн үлдгэсдийн сүмд нэгдэх ийм боломжийг эзэм нь та өгөөч. Now, Lord, keep us safe until tomorrow. Маргааш биднийг дахин сүүлийн өдрийн семинартаа уулзах хүртэл биднийг хүн нэг бүрийг хамгаалж өгөөрэй. Help us as we will be studying about the true church tomorrow. Маргааш эзэм нь бид бүхэн таны шинж тэмдгийг агуулсан үнэн сүм гэж ямар сүмийг хэлдэг вэ? Энэ сургаалыг судлах бол. Thank you for hearing us. Эзэм нь бидний залбирлыг сонсож хариулж аваад баярлалаа. In Jesus' name we ask. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен. Amen.